Бодлого ST11-2 Капиталын төсвөрлөлтийн шинжилгээ. ST11-2 Та цахилгаан станцын санхүүгийн шинжилжил ажиллаж байлаа гэв. Капиталын төсвөрлөлт хариуцсан удирдагч санал болгож байгаа хорин оруулалтын X, Y гэсэн хоёр хувилбарын шинжилгээ хийх даалгавар өглөө. Хоёул төсөл бүрийн өртөг 10,000 төгрөг. Төсөл тус бүрийн капиталын өртөг 12%. Төслүүдийн хүлээгдэж байгаа мөнгөн гүйлгээ дараах байдалтай. Жил 0-4 хүртэл хүлээгдэж байгаа цэвэр мөнгөн гүйлгээ X төслийн хувьд хасах 10,000, 6,500, 3,000, 3,000, Y-ийн хувьд хасах 10,000, 3,500 гэж жил болгоно. За дөрвөн даалгавартай. Эхнийх нь төсөл тус бүрийн нөхөн дээрх хугацаа өнөөгийн цэвэр үнцийн net present value дотоод өгөөжийн хэмжээ internal rate of return дотоод өгөөжийн хэмжээний боловсронгуй хувилбар modified internal rate of return-ыг тус тоосноо. За эхний даалгаврыг хийцгээе. За ингээхийн тулд бид нөхөн дээрх хугацааг олох ёстой хамгийн ихэнд. Төсөл тус бүрийн нөхөн дээрх хугацааг тодорхойлохын тулд тэдний мөнгөн гүйлгээг тооцох шаардлагатай. Ингээхийн тулд бид хуримтлагдсан мөнгөн гүйлгээг олно. За жилүүдээ 0-4 хүртэл биччихье. Дараа нь 0 дахь жилд X төслийн жишээн дээр харуулсан байна. Хасах 10,000 нулаан сумаар энэ тоон дээр өгөгдөлт байгаа нэгдэх жилийн 6,500-ыг нэмж байгаа. Тэгэхээр хасах 10,000 дээр 6,500-ыг нэмэхээр нэгдэх жилд хасах 3,500 болж байна. Дараа нь хасах 3,500 дээр өгөгдөлт байгаа 2 дахь жилийн мөнгөн гүйлгээ 3,000-ыг нэмэн тэгэхээр хасах 500 болж байна. Буцаагаад иргсэн сумаар харууллаа. За үргэлжлүүлээд энийг хасах 500 дээр одоо 3,000-ыг нэмэхээр 3 дахь жилд 2,500 боллоо. 4 дахь жилд одоо 2,500 дээр нэмэх 2,500 дээр 1000 нэмэгдээд нэмэх 3,500 боллоо. За нөхөн дээрх хугацааг X төслийн хувьд олохын тулд за хамгийн сүүлд хас тэмдэгтэй мөнгөн гүйлгээ байгаа жилийг сонгоно. За тэгэхээр 2 дахь жилд хасах 500 байсан. Тэгэхээр 2-ыг аавна гэсэн үг. 2 дээр нэмдэг нь хамгийн сүүлийн хасах тоотой мөнгөн гүйлгээг нэмэх болгож аавна. Хасах 500 байсан 500 боллоо. Хуваадах нь дараа жилийн мөнгөн гүйлгээг аавна. Өөрөөр хэлбэл манай жишээн дээр 3 дахь жилд 3,000 мөнгөн гүйлгээ гарч байна. За тэгэхээр 2 дээр нэмдэг нь 500 хуваадаг нь 3,000 тэнцүү 217 жил болж байна. Өөрөөр хэлбэл энэ гаргасан задлаа X төсөл маань 217 жилийн дараа нөхнөө гэсэн үг. Үүнээс хойш ашигтай болж эхэлнэ гэсэн. За Y төслийн хувьд яг ижилхэн тооцоо хийн. Тэгэхээр Y төслийн хувьд хамгийн сүүлийн хасах тоо 2 дахь жил байсан. Тэгэхээр 2-ыг авчираад улаан шугамаар харуулсан байна. 2-ыг авлаа. Нэмдэг нь хамгийн сүүлийн хасах тоог нэмэхээр аавна. Хасах 3,000-ыг нэмэхээр авах чинь 3,000 болчихж байна. За тэгээд энэ дээр 4 дахь жилийн өгөгдөлт байгаа мөнгөн гүйлгээг аавна. Тэл маань 3,500 байсан 3 дахь жилд. За тэгэхээр 3,000-ыг хуваадаг нь 3,500 боллоо. Ингээд тооцоод үзэхээр 286 гарч байна. За тэгэхээр Y төсөл гаргасан задлаа 286 жилийн дараа яг нөхөж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл энэ үед хугарал үүсэж байна. Алдагдaltaгүй ажиллаж эхэлнэ гэсэн үгнээс хойш. За дараагийн шаардлага маань net present value буюу өнөөгийн цэвэр үнцнийг олох ёстой байсан. Өнөөгийн цэвэр үнцнийг олохын тулд net present value-гийн томьёонд орлуулна. За X-ийн хувьд хамгийн ихний мөнгөн гүйлгээ 0 дахь жилд хасах 10,000 байсан. Хасах 10,000 дээр нэмдэг нь гिचээд энэ дөрвөн юуны дээр
Хүлтэлт нь жил тус бүрийн мөнгөн гүйлгээнүүдийн нэмнэ. 6500, 3000, 3000 дахиад тэгээд 1000. Хуваадаг нь одоо капиталын үлтэй 12% гэсэн учраас нийтээр нэмэх нь 12% гэсэн үг. Тэгэхээр 12%-аа коэффициентийг шилжүүлээд 1-ийг нэмчихээр 112 болж байна. За эхний жилийнх учраас 1-ийн зэрэгт, дараагийн жилийнх нь 1.12 квадрат зэрэгт, 3 дахь жилийнх куб, 4 дахь жилийнх 4-ийн зэрэгт болно. За ингээд тооцоо хийгээд үзэхээр 966.01 гарлаа. Тэгэхээр x төслийн цэвэр өнөөгийн үнцэн нь 966 гарч байна. За y төслийн хувьд энэ тооцоо хийх юм бол 630.72 гарлаа. Харьцуулах юм бол x төсөл нь илүү ашигтай гарчээ гэж хэлж болно. Гэхдээ энэ тоо эерэг гарч явах юм бол ашигтай байдаг угаасаа. Хэрвээ сонголт хийх хэрэгтэй бол энэ хоёрын илүү үзүүлэлттэйг нь сонгодог. За дараа нь бид нар дотоод өгөөжийн хэмжээ internal rate of return буюу ARR-ыг олох хэрэгтэй байсан. За тэгэхээр бид нар ARR гэдэг маань net present value тэгтээ тэнцвүүлж байгаа хүү байдаг. За тэгэхээр бид нар томьёон доорлуулад бичлээ. За ингээд тооцоод үзэхээр ARR x төслийн 18% гарлаа, y-ийн 15% гарлаа. Энэ мөнгөн гүйлгээнүүд нь өөр тоонууд гарсан жигэд бос мөнгөн гүйлгээнүүд гарсан үед шууд бодоход нэлээд хүндрэлтэй. Тийм учраас Excel дээр бодсон илүү амархан байдаг. За Excel дээр яаж өгөгдлүүд оруулсныг энд харуулж байна. За жишээлбэл x төслийн тооцоог ингэж хийлээ. Тэгэхээр x төслийн мэдээллүүд чинь B3-аас B7-гийн хооронд байгаа. За тэгэхээр бид нар ARR-ыг тооцож байгаа учраас энэ B9 гэсэн юунд байршил бид нар томьёогоо бичээд өгнө. Тэр томьёог яаж оруулахыг энэ дээр улаан буурингийн дотор харууллаа. За тэгэхээр хариу энд гарч ирж байна. 18 гарч. За y төслийн хувьд яг энэ тооцоо хийсэн. Өөрөөр хэлбэл D3-аас D7-гийн хоорондын үзүүлэлтүүд байсан. Тэгэхээр ARR гээд Excel 15%-тай гэсэн тооцооны үлдэн гарлаа. За тэгэхээр энэ 18%, 15% байна. Дөрөвний тэр аргачлалаар бодогдсон байна гэсэн үг. За хэрэг Excel-ээр бодохгүй махад бид нар ингээд хувуудыг ээлжин олуулж тавьж ягаад энэ хувилбарт хүлж болно. Гэхдээ энэ бол ажиллагааг шаарддаг их тохиромж муутай арга. За дараа нь бид нар юу олох ёстой байсан бэ гэхээр дотоод өгөөжийн хэмжээний боловсронгуй хувилбар буюу милийг олох ёстой байсан. За милийг олохын тулд хамгийн түрүүнд бид нар мөнгөн гүйлгээнүүдийн эцсийн хэмжээг олох ёстой байдаг. Өөрөөр хэлбэл TV, terminal value гэсэн үг. За тэгэхээр x төслийн хувьд TV нь яаж гарч байгаа гэхээр мөнгөн гүйлгээ бүрийн ирээдүйн цэнийг бодно. За тэгэхээр хамгийн ихний олж ирсэн мөнгөн гүйлгээ 6500 байсан. Энэ нэгд жилд олж ирж байгаа 4 дахь жил хүртэл эндээс хүү бодогдно гэх юм бол 3 удаа бодогдно гэсэн үг. За тэгэхээр куб зэрэгт авчих нь дараагаар нь 3000-аас 2 дахь жилийн 3000-аас 2 удаа хүү бодогдно. Тэгэхээр квадрат давна. 3 дахь жилийн 3000-аас 1 удаагийн хүү бодогдно. Тэгэхээр 1-ийн зэрэгт авчин хамгийн сүүлийн 1000-аас хүү бодогдож амжихгүй. Тэгэхээр шууд 1000-аа хэвэл нь авчина. Ингээд энэ тооцоолыг хийхээр x төслийн эцсийн үнэлгээ нь 17255.23 гарлаа. За яг ижил тооцоог y төсөл дээр хий. Y төслийн terminal value буюу эцсийн үнэлгээ нь 16727.65 болж байна. За эдгээр тоог ашиглаад бид нар дотоод өгөөжийн боловсронгуй хувилбарын үндсэн томьёонд орлуулна. Энэ present value тэнцүү terminal value хуваадаг нэгдэл нэмэх нь мил n зэрэгт гэсэн. За ингээд харах юм бол энэ зүгээр л энгийн өнөөгийн үнцний томьёотой төстэй байна. Тэгэхээр бид нар өнөөгийн үнцний зэний хүснэгт A1-ийг ашиглах боломжтой. За тэгэхээр гарсан тоонуудаа орлуулъя. Present value нь бидний хөрөнгө оруулалтын зардал чинь 100000 байсан. Тэнцүү terminal value
X төсөл дээр 17,255,23 гарсан. Хуваадаг нийтлэл нэмэх нь миль 4-ийн зэрэгт. За тэгэхээр бид нэг үйл мэдэгдчтэй уучлаад энэ олж болно. За тэгэхээр бид 17,255,23-ыг 10,000-ад хуваагаад тэр гарч байгаа тоо нь хүснэгт нэг дээр хаана харгалж хэдэн хувьдаар харгалж байгааг олоод олчих болно. Тэгэхээр энэ миль маань 1461 гарч байгаа. Y төслийн хувьд миль нь 1373 гарлаа. Гэхдээ энийг ингэж их олон үйлдэл хийхгүйгээр Excel-ээр бас бодох байдаг. Жишээ нь энд X төслийн үзүүлэлтийг B3-аас B7-гийн хооронд оруулаад тэгэл B9-тэл миль тэнцүү гэж байгаа бид нар томьёогоо оруулсан байгаа. За томьёог яаж оруулсныг энэ дээр харуулсан байна. Тэгэхээр миль гээд хаалт нэгээд үзүүлэлтүүд маань бөгдлүүд маань B3-аас B7 хүртэл гэж аваад нөгөө капиталын үлдэх чинь 12% байсан. Тэрийг 2 удаа аавна. Нэг нь яг хөрөнгө оруулалтынх, нөгөөх нь дахин хөрөнгө оруулах хөөгс үг. Тэгэхээр энийг бид ижил хүүтэй оруулна гэж байгаа учраас энэ дээр хоёулын дээр нь 12%-ыг зоож өгж байгаа. За тэгэхээр X төслийн хувьд 1461 гарч байна. Нөгөө Y төслийн хувьд 1373 гарлаа. За дараагийн асуулт нь би даасан төслүүдийн хувьд алийг нь сонгох вэ гэж асуусан. За тэгэхээр бид саяын дөрвөн шалгуурын үзүүлэлтүүдийн хооронд нь харьцуулаад сонголт хийчихнэ. За тэгэхээр нөхөн дэлгэрэх хугацаагаар хүлээн зөвшөөрөх төсөл X байна. Net present value мөн X байж ARR X миль X. За тэгэхээр энэ X төслийн үзүүлэлтүүд нь сайн гарсан учраас энэ хүлээн зөвшөөрөх төсөлдөө X-үүдийг авлаа. За гуравт нь бас нэг юм асуудал байгаа. Аль нэгийг нь сонгох төслүүдийн хувьд алийг нь сонгох вэ гэж байна. Энэ тохиолдолд өнөөгийн цэвэр үнцний аргаар гаргасан үзүүлэлт нь өндөр байгааг нь сонгох нь зүйтэй. Тэгэхээр K тэнцүү 12% байх үед net present value нь өндөр байгаа X төслийг сонгох нь зүйтэй. За дөрөвт нь энэ хоёр төслийн хувьд капиталын үлдэгт гарах өөрчлөлт нь net present value ARR аргуудын хоорондын зөрчилдөөнд ямар нөлөө үзүүлэх вэ? Энэ зөрчилдөөн капиталын үлдэг K тэнцүү 5% байх үед гарсан гэж үзье. За энэ тооцоо хийхэд бол бид нар энэ зөвлөгөө өгсөн байна. Зөвлөмж net present value аргачлалын графикийг капиталын үлдэг тэг 4 5, 12, 16, 18 хувьд дээр байх үеэр тооцож зурна гэсэн байна. За тэгэхээр бид нар net present value-г эдгээр капиталын үлдэхээр тооцох ёстой. За тэгэхээр энэ капиталын үлдгээр тооцны үр дүнг энэ слайдын баруун талын хүснэгтэнд харууллаа. Жишээлбэл капиталын үлдэг тэг хувь байх үед net present value X-ийн 5500, Y-ийн 6000 боллоо. 4% үед X-ийн 4360, Y-ийн 4520. Гэх мэт тооцоод 18% дээр 1350, 760 гарлаа. За энэ тооцоолыг хурдан хийхэд тулд нэгэн дээр нь томьёогоо яг олуулчаад доошогоо капиталын үлдгээс хамааруулад копидод оруулчаад нэг шууд бодогдчихно. За тэгчээд бид нар энэ хүснэгтийн үзүүлэлтүүдийг ашиглаад Excel дээр функцийг сонгоод графикийг сонгох чинь тэгэхээр хоёр график зурагдана. Хэвтээ тэнглэгээр капиталын үлдгийг аваад босоод тэнглэхээр net present value-г үзүүлэлтүүдийг авчина. За тэгчээр энэ ихэнх үедээ Y төслийн net present value нөгөөдгөөс дээр байж байгаа доошоо буусаар байгаад тодорхой нэг цэгээс доошоо өөрөөр хэлбэл энэ хоёрыг огтлцсноос доошоогоо цэнхэл графикийн доор нь байршиж эхэллээ. Өөрөөр хэлбэл энэ хоёрын хоорондын зөрчилдөөн үүсэж байна гэсэн үг. Нэг хэсэг үедээ нэг нь сайн байж байгаа дараагийн нэг хэсэгт нь муу байсан сайн болж эхэлж байна.
За тэгэхээр энэ нэг асуудал гардаг. Яг энэ огтлцол дээр хүү хэд байх вэ? Өөрөөр хэлбэл энэ хоёрын алийг ч ашигласан болох тэр хувилбар хэдэн хувьд үлдэх нь байвал таарах вэ гэсэн санаа байдаг. Энэ тооцоол хийхэд тулд бид нар дараах байдлаар аргачлалуудыг авч үзцгээе. За тэгэхээр үндсэн хөгжлөө харцгаая. Жил жилээр хүлээж байгаа цэвэр мөнгөн үлгээнүүд өвчтсөн байж байна. За тэгэхээр яг хаана огтлцоог олохын тулд бид нар жил тус бүрээр зөрүүг нь гаргана. За тэгэхээр зөрүүг нь гаргасан тооцоолыг нь доор харууллаа. Хасгаардмын гас хасах нь хасгаардмын гал тэг болно. Дараа нь 6500-аас 3500-г эсэргээр нь 3500-аас 6500-г хасгаар хасах 500, дараа нь дахиад хасах 500, дараа нь хасах 2500. За тэгээ ингээд тооцоод үзэхээр юунд дээр энэ бий болсон мөнгөн урсгалуудаас дотоод өгөөжийн хэмжээ тооцчихно. Тэгэхээр AL 622% дээр гарч байна. За энэ огтлцлын хүү гэж нэрлэж байгаа. Огтлцлын хүү гэдэг чинь хоёр график хооронд огтлцож байгаа тэл цэг юм. За тэгэхээр бид нар 622%-ийн өртөг байгаа тохиолдолд энэ хоёр төслийн алийг нь хэрэглэж болно гэсэн санаа. Өөрөөр хэлбэл утга нь адилхан болно гэсэн үг. За тэгэхээр энэ бодлого ингэж бодогдох байлаа. Анхаарал тавьсанд баярлалаа.